Бид энэ элчин сайдаар томилогдож явах үед ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайд нар бидэнд бас үүрэг чиглэл өгсөн. За энэний дагуу гадаад улсуудад суухаар тэнд ажиллахаар явж байгаа элчин сайд нар энэ Монгол улсынхаа дотоодын энэ бүтээн байгуулалтын ажлууд энэ том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд энэ үйлдвэр аж ахуйн газруудтайгаа уулзаж учирч энэ ажил төрөлтөнд танилцаад цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал бодлоо солилцоорой гэсэн ийм үүрэг чиглэл өгсөний дагуу бид ингээд явж байгаа. За өнөөдөр ингээд Эрдэнэ төлөвлөлтөөр дээр явж байна. Тэгээд Эрдэнэ төлөвлөлтийн хөгжлийн бодлого, цаашдын зорилтууд, бодлого үйл ажиллагааны талаар өнөөдөр Бадамсарын захирал нэлийн тийм дэлгэрэнгүй, тийм цогц, ижүүрэн тийм танилцуулга хийлээ. За үүнээс харахад бол сүүлийн хэдэн жил бол Эрдэнэ төлөвлөлтөр дээр бол маш их бүтээн байгуулалтын ажил явагдаж хийгдэжээ. Ялангуяа тэр хайгуулын ажлаа эрчимжүүлснээр энэ нөөцийн хэмжээг тогтоож тэр нь бол их 60-70 жил ажиллаж болохоор ийм болцоотой болсон нь бол их тийм аятайхан санагдж байлаа. За энэтэйгээ уялдуулаад хөгжлийн бодлогоо тодорхойлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх үү, яаж эрчимжүүлэх үү гэсэн тал дээр бас нэлийн тийм бодлогын шин чанартай ажлууд хийсэн байна. Манай дотоодын зах зээл өөрөө жижиг учраас энэ цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болохоор зэрэг өөрийн өртгөө нөхөж чадахгүй гараад байна л да. Жишээлбэл төмрөөр хийж байгаа энэ Эрдэнэ төлөвлөлтийг түшиглээд энэ засварын цэхийн үйл ажиллагааны юмнууд төр хийж байгаа энэ төмөр ган хийцийн бүтээгдэхүүнүүд ингээд гадагш нь бас гаргах, зах зээл олох гэх мэт ийм ажлууд бол байгаа юм байна. Тэгээд бид энийг бол бас нэлээд хостой ярилцаж өөрийн ажиллах улсуудтайгаа энэ хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж олцоод ирж хайх, Эрдэнэ төлөвлөлтийг тэмдэхийн үйлдвэр аж ахуйн газруудтай холбох гэх мэт ийм ажлууд бидний мөн байна л гэж бодож байна.